Энэ анги дээр рүүгийн эйжент түүнийг буцаад хэрэглээд хэлсэн талаар олж мэдсэн болохоор дүүгээ өвс татсны төлөө гөрчлөө гэд хэрүүлэнэ. Гэхдээ эйжент түүнийг өвсөшөө им ууж байгааг нь мэдж байгаа хэлгээд рүүи чандамтай хар тамхи очиж шалгатал LED налуулжээ. Үүний улмаас ширүү маргаан үсэж рүүи жинхэнэ галзуурч эхлэндэ. Нэгдүгээрт энэ хар тамхи нь түүнийх байгаагүй, хоёрдугаарт гэвэл угаасаа хэрэглэсэн юмнасаа болоод шартаад биеийн дахиж нэхэж эхлэх үед гаргаж буй аранш нь хэрцгий төрөмгий болж хөрсөн байв. Ингивч энэ үед гал тоогоноос бид бүгдийг урсгацсан гэх Жюлсийн дуу сонсогдно. Энэ бүх мөчөд Эле Жюлс хоёр чимээгөө сонсоод суужсан байдаг. Рүйд хайртай хүн түүнийг матсан улам уурыг нь хүргэж байв. Чи намайг хамгийн доод үед минь орхиж явсан. Чамтай танилцсан өдөр миний амьдралын хамгийн лалрын өдөр байсан гээд одоо чи миний хувьд өгсөн хүн ингэж хатуу өгсөйг хэлж түүнийг гомдоно. Хайртай хүнийхээ сэтгэлийг гомдооших хэцүү юм үгүй билээ. Ямар ч тач рүү ээжтэйгээ хамт эмнэлэгт очиж үзүүлэхээр явдаг боловч замдаа дахиад л паник атакт орж гэрлэн дөхөн дээр шууд өсрөн гарч бууж бараг л машин мөргүүлэнгээ алдав. Ээж дүү хоёрын зүрх нь амаар нь гарах шахнаа. Рүү улам сандран тэр чигээрээ тэндээс сухтав. Орой болж Рүү Лексигэнд чи надад туслах хэрэгтэй байна гэсээр орж ирнэ. Тэднийд Мэди тэргүүтээ өгөхөд бүгд байж тарнаа. Рүү 0 орох хэрэгтэй байгаагаа хэлээд Лексигийн ээжээ хажуугаар зүрэн дээш харна. Тэгэхдээ тэнд байсан найзынхаа ээжийн эмгийг тоочнаа. Айгүй хэцүү. Хар тамхич нь дээрээс нь хулгаж болох юм л дээ. Тэгээд гараад ирсэн чинь ээж нэрсэн бүгд төн рүү ширтээстэй эвгүй байдал огтноо. Рүү шууд л Кэси рүү чи нийтдээ хизэнээс унтж ирсэн гэж асууна. Энэ мэдээнд бүгд зочирдов. Ялангуяа Мэди. Чи миний хамгийн сайн найз ээж яаж миний экс найз залуутай унтж чаддаг байна гэд дайш тавчлах үед Кэси айснасаа болоод шууд л өрөөлөгөө гарчгүй. Энэ бужигнааныг ашиглаж Рүү тэндээс дахиад л ээжээсээ зогтоож гараадгүй нэ. Тэндээсээ шууд Фэзинд очиж мань хүнийг хаалга онголох үед 0 орох нэр идлэр эмээгх нь өрөөл орж эвнүүдээс нь хулгайлж байгаад Фэзд баригдана. Тэгээд тэднийхээс хөөгдөн гарна. Фэз л хаа очиж шудраг Рүүг бити дахиж хэрэглээсэй гэсэндээ л ингэж байгаа юм. Дүр солигдсон нэгэн гаражаас машин гарч байх үед Рүүд нэгэн бүтэхгүй санаа төрж гаражийн хаалга хаагдахаас өмнө гүн очиж амжин доогоор шургаж орноо. Дотор орох үед нохоо байж тарахч азар дайрдаг биш эрх нохоо байж тарнаа. Энд чад гэр орно хамгаалдаг юм уу? Хулгаж орж ичээд байх чаа. Рүү тэр айлаас авчруулах үнтэй юу л байна бүгдийг нь кармалж эмэг бүүж зүйлд үнтэй цаг гэх мэтийг. Сефиг нь болоод нэгэн тоог спамдад хийдэл онгойж энд. Дотроос нь бэлэн кэш гарч ирнэ. Ямар тэнгийн сефэнд ийм код хийдэг байна. Ингээд бодоод байж өтөл гэрийн эзэд буцаад ороод ирнэ. Эхнэр нь дээш гарч ирэн гэлээ асаатагч Рүү байдаггүй. Манай хүн гарч чадаагүй ч гэсэн орон доогоор нуугдч чадчихэ. Эмэгтэй эмгээ тайлах үедээ гэрт нь хулгай орсны мэдэн нөхрөө дуудан арилна. Нөгөөх нь сефнээсээ буугаа авах гэж байгаа. Рүүтэй таарч тэр хоёр биенээсээ айн. Рүү тэр айлаас хамгуур дээр гарч хүйн зүгтав. Тэгээд нэг газар зогсон амьсгаагаа дарж өтөл цагдаатай таарчнаа. Цагдаад ээж ихтэй нөгөөх нь айгүй сэжигтэй санагцсан болохоор яасан жаалаа зүгээр үү гэж сутал. Рүү сандарсаасаа болоод бөөлччв. Тэгээд дахиад л зогтоож эхлэв. Гэхдээ энэ удаа цагдаа нараас будам урд өнгөө хашаан дээгүр даваал цагдаа нар ч ардаас машинтайгаа хөөж ирэх үед Рүү эд хөдлөхөд замын наан зогсон. За юу л болов гэд зам руу гүйн гарав. Хазар машинтай арилгүй амьд гарна. Тэгээд үргэлжлүүлэн гүйн хөрмөнд болж исэн айлын баярын ширээг нураан голоор нь нэвт гараад хашаан дээгүр даваад өсөрсөн байхгүй. Кактус дээр бүсээр газарднаа. Тэгээд дахиад л хашаа даваад өсөрсөн чинь шилэн ширээн дээр уучих юм аа. Доголсон л юм гүйж тэр айлын барбекю шарагч дээр гიშиж цааш явнаа. Ингээд цагдаа нар тэр хаваарх ирлээ зогсоох үед манай хүн хогийн санаас гарч ирнэ. Энэ удаа Рүү Лауригэд ирнэ. Хамгийн буруу сонголт гээд байгаа юм шүү дээ. Оронгуудаа өрөө дарах гэсэн юм аа гэд хулгасаа идэв юмасаар байна. Мань хүний бие нь их ядарч туйлцсан бас хар тамхины нөлөө нь нэлээд орцсон байсан болохоор Лаури морфин тарьж онтуулна. Рүү үүрээр сэрж тэднийхээс цонхоор нь гарч зогтоно. Айгүй хэцүү. Ихтэй аз болж тэднийхээ хоёр давхар юм да. Шүнжин унтаагүй охиноо хүлээн суух Лесли хаалга дуурах үед горилогтой харж байгаагаар энэ удаагийн дуслаа. Дараагийн ангиар удахгүй болзъя. Bye.